Хичээлийн сэдэв дискрет санамсаргүй хувьсгчийн математик дундаж дисперс стандарт хазаалт. Хичээлийн зорилго нь X дискрет санамсаргүй хувьсгчийн математик дундаж дисперс стандарт хазаалтыг тооцоолох. Эхлээд дискрет санамсаргүй хувьсгчийн тухай авч үзье. Тухайн туршилтаар илэрч болох үр дүнг үзэгдэл гэнэ. Туршилтын үр дүнгээс гарах үзэгдлүүдийг тоогоор илэрхийлж болдог. Жишээ нь ангийн 30 сурагчаас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход уг сурагч эмэгтэй болтыг эрэгтэй бол нэг гэсэн тоо нутаг онох байдлаар туршилтанд илэрх үзэгдлийг тоогоор илэрхийлж болдог. Туршилтын үр дүнд илэрх үзэгдэл болон түүнд харгалзуулсан тоо нутгуудыг санамсаргүй хувьсгч гэнэ. Жишээ нь шок ороход 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн нүднүүдийн аль нь буухыг туршилтын өмнө хэлэх боломжгүй. Иймд эдгээр 6 тоо нь санамсаргүй хувьсгч болно. Хэрэв санамсаргүй хувьсгчийн авах тоо нутгийн тоо нь төгсгөлөг бол дискрет санамсаргүй хувьсгч гэдэг. Жишээ нь 5 зоосыг нэгэн зэрэг орхих туршилт хий. X-ээр сүлд буусан тоог тэмдэглэе. Туршилт хийхэд 4 тоо 1 сүлд буусан бол X-ийн утга нэгтэй тэнцүү байна. Хэрэв 5-лаа тоо буусан бол X-ийн утга нь тэгтэй тэнцүү болно. За өөрөөр сүлд бас хэрхэн бууж болох вэ гэхлээр 2 сүлд 3 тоо бууж болно. Тэгвэл X-ийн утга нь 2 болно гэсэн үг. За 3 сүлд 2 тоо бууж болно. 4 сүлд 1 тоо бууж болно. 5-лаа сүлд бууж болно. За эндээс харах юм бол X-ийн авч болох утгууд нь тгээс 5 хүртэлх тоонууд буюу төгсгөлөг тоонууд байна. Ийм учраас X бол дискрет санамсаргүй хувьсгч болно. За ингээд X дискрет санамсаргүй хувьсгч авч болох утгууд нь юу болох вэ гэхээр тэг 1, 2, 3, 4, 5 гэсэн тоонууд болно. Жишээ 3 шог нэг удаа ороход 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн нүднүүдийн буух магадлалыг нь олъё. За үзэгдлийн явагдах магадлалыг олохдоо тухайн үзэгдлийн явагдах боломжийн тоонд нийт үзэгдлийн тоог харьцуулж олдог. 1 гэсэн нүдэрээ буух магадлалыг нь олъё. За пи от 1 тэнцүү. За нийт 6 тоо байгаа. Түүн дотроос 1 гэсэн тоо 1 удаа байгаа учраас 1 гэсэн нүдэрээ буух магадлал нь 6-ны 1 болно. За үүнтэй адилаар 2 гэсэн нүдэрээ буух магадлалыг олох юм бол 6-ны 1 болно. 3 гэсэн нүдэрээ буух магадлалыг олоход 6-ны 1. 4 гэсэн нүдэрээ буух магадлал буюу пи от 4 нь 6-ны 1. 5 нүдэрээ буух нь 6-ны 1, 6 нүдэрээ буух нь 6-ны 1. Ингээд 1-ээс 6 гэсэн нүднэрээ буух магадлалууд нь харгалзна. Бүгд 6-ны 1-тэй тэнцүү болно. X нь шог нэг удаа орхид буух нүдний тоо бол X санамсаргүй хувьсгчийн 1 гэсэн утга авах магадлалыг P от X тэнцүү 1 гэж үздэг. За тэгэхээр бид сая нэг нүдэрээ буух магадлалыг 6-ны 1 гэж олсон учраас 1 гэсэн утга авах магадлалыг нь 6-ны 1-тэй тэнцүү болохыг дэлгэцэнд харагдах байдлаар бичиж болно. Олсон магадлалуудаа хүснэгтэнд оруулаад дэлгэцэнд харуулсан байна. X дискрет санамсаргүй хувьсгчийн бүх боломжит утгад магадлалыг нь харгалзуулсныг X дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалын тархалтыг нь за хүснэгтэнд оруулж бичгийг нь магадлалын тархалтын хүснэгтийг байгууллаа гэж ярьдаг. Магадлалын тархалтын хүснэгтэнд байгаа магадлалуудыг нь нэмж үзье. 6-ны 1-ийг 6 удаа нэмнэ. За 6-ны 1-ийг 6 удаа нэмнэ гэдэг бол 6-ны 1-ийг 6-аар үржүүлсэнтэй тэнцүү буюу 6-ны 6-тай тэнцүү болоод 1 бүхэлдээ тэнцэнэ. За эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхээр санамсаргүй хувьсгчийн бүх боломж дутаг авах магадлалын нийлбэр нь нэгтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл магадлалуудынх нь нийлбэр нь ямагт 1 бүхэлдээ тэнцүү байна гэсэн үг. За магадлалуудын нийлбэр нэгтэй тэнцүү болохыг дэлгэцэнд харагдах байдлаар тухайн тохиолдолд бичиж болох нэ. Жишээ 4
3 ижлэгийн шоог зэрэг орхих туршилт хийв. X-ээр 6-нууд дээрээ буусан шооны тог тэмдэглэж, X дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалыг дархалтын өснөртөөр илэрхийлж математик дунджийг ол гэсэн бодлого байна. За тэгвэл одоо бүгдээрээ X дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалуудыг нь олоод дархалтын өснөртийг нь байгуулах нэ гэсэн үг. За бодлого. За бидний бодлогон дээр X дискрет санамсаргүй хувьсгчийг 6-нууд дээр буусан бах тоог тэмдэглэхийг бидний бодлогон дээр өгсөн байгаа. За тэгэхээр 3 шог зэрэг орхиход 6 гэсэн нүдэрээ хэрхэн бууж болох вэ? Гэхээр 3 шог зэрэг орхиход 3 шоо гуруулаа 6-нууд дээр буугааг гэж болно. 1 шоо 6-нууд дээрээ үлдсэн 2 шоо 6-нууд дээр буугааг гэж болно. 2 шоо 6-нууд дээр буугаад 1 шоо 6-нууд дээр буугааг байж болно. 3 шоо гуруулаа 6-нууд дээр буусан байж болох. За тэгэхээр саяын бидний ярьсан тохиолдол дээр шоо 6-нууд дээр буусан байж болох юм байна. За тэгэхээр бүгдээр эхлээд 6-нууд дээр буух магадлалыг нь олъё. За дэлгэцэнд харагдаж байгаа тэг 1 2 3 гэдэг бол 3 шог зэрэг орхиход 6 гэсэн нүдэрээ буух тоонууд буюу X дискрет санамсаргүй хувьсгчийн авч болох утгууд байна гэсэн үг. За 6 нүдэрээ буух магадлалыг нь бид өмнөх бодлогон дээр оруулсан. Шог ороход 6 гэсэн нүдэрээ буух магадлал нь 6-ны 1 болно гэсэн. За тэгэхээр бидний бодлогон дээр шоо 6 нүдэрээ буусан бол үлдсэн 2 шоо 6-нууд дээр буугааг гэж болно. Тэгэхээр 6-нууд дээр буугааг нь 6-нууд дээр буухын эсрэг үзэгдэл болно. За тэгэхээр эсрэг үзэгдэл гэдгийг бид нар өмнөх ангидаа үзсэн. За тухайн үзэгдэлтэй нэгэн зэрэг илэрдэггүй үзэгдлийг үзэгдлийн эсрэг үзэгдэл. За тэгэхээр 6-нууд дээр буугааг гэдгийг багш нь дэлгэцэнд харагдаж байгаа улаан өнгөөр тэмдэглэсэн байна. За бүгдээрээ 6-нууд дээр буухыг 6-ны 1 гэж болсон бол 6-нууд дээр буугааг байх магадлалыг олъё. За тэгэхээр бид нар бас өмнөх ангидаа уг үзэгдлийн явагдах үзэгдэл болон эсрэг үзэгдлийн магадлалын нийлбэрийг нэг бүхэлдээ тэнцүү байна гэж үзсэн. Тэгвэл бүгдээрээ 6-нууд дээр буухгүй магадлалыг нь олохдоо нэг бүхлээсээ 6-нууд дээр буух магадлалыг нь хасаж олж болно. За ингээ хасах юм бол 6-ны 5 болох нь. Ингээд 6-нууд дээр буугааг байх магадлал нь 6-ны 5 болсон байна. За одоо ингээд бүгдээрээ X-ийн харгалзах утгуудынх нь магадлалыг хэлье. P от X тэнцвүүдийг. За энэ юу гэсэн үг гэхээр X дискрет санамсаргүй хувьсгчийн T гэсэн утга авах магадлал нөгөө төвөр 3 шог зэрэг орхиход гуруулаа 6-нууд дээр буугааг байх магадлал. За 3 шоо 6 гуруулаа 6-нууд дээр буугааг байх нь дэлгэцэнд харагдаж байгаа боломжууд байна. За тэгэхээр эхний шоо 6-нууд дээр буугааг байх магадлал 6-ны 5, хоёр дахь шоо 6-нууд дээр буугааг байх магадлал 6-ны 5, гурав дахь шоо 6-нууд дээр буугааг байх магадлал нь 6-ны 5 буюу 6-ны 5-ыг 3-аар үржүүлээд 216-ны 125. За 216-ны 125 гэдэг бол X дискрет санамсаргүй хувьсгчийн T гэсэн утга авах магадлал нэ. P от X тэнцүү 1. За энэ юу гэсэн үг гэхээр 3 шог зэрэг орхиход 6 гэсэн нүдэрээ 1 удаа буусан байх магадлал. За тэгвэл 3 шог зэрэг орхиход 1 удаад нь 6 нүдэрээ хэрхэн бууж болох вэ гэдгийг олъё. За эхлээд эхний шоо 6 нүдэрээ буусан байхад 2 ба 3 дахь шоо 6 нүдээр буугааг гэж болно. За өөрөөр эхний шоо 6-нууд дээр буугаагүй 2 дахь шоо 6-нууд дээр буусан 3 дахь шоо 6-нууд дээр буугааг гэж болно. За эсвэл эхний 2 шоо 6-нууд дээр буугааг байхад 3 дахь шоо 6-нууд дээр буусан байж болно. За эдгээр үзэгдлүүдийн тус болгоных нь харгалзах магадлалуудыг нь олъё. За эхний үзэгдлийн магадлал. Эхний шоо 6-нууд дээр буух нь 6-ны 1, 2 дахь шоо 6-нууд дээр буугааг байх нь 6-ны 5, 3 дахь шоо 6-нууд дээр буугааг байх нь 6-ны 5. За үүн дээр дараагийнх нь үзэгдлийн магадлал.
Эхний шоо 6-ны дээрээ буугааг байх нь 6-ны 5, хоёр дахь шоо 6-ны дээрээ буух нь 6-ны 1, гурав дахь шоо 6-ны дээрээ буугааг байх нь 6-ны 5. За сүүлийн үзэгдлийн магадлал. Эхний хоёр шоо 6-ны дээрээ буугааг байх нь харгалзан 6-ны 5, гурав дахь шоо 6-ны дээрээ буух нь 6-ны 1. За эдгээр магадлалуудаа тус болгонд нь үржүүлээд нэмье. За бүх бутархан хуваар 216 хуваартай байна. Хүртүв дээр 25 гэсэн та 3 удаа нэмэгдэх юм байна. Инхээр 216-ны 75. За энэ гарсан тоо бол x дискрет санамсаргүй хувьсгчийн 1 гэсэн утга авах магадлал нь 216-ны 75 болсон байна гэсэн үг. P от x тэнцүү 2. Энэ бол 3 шог зэрэг орхиход 6 гэсэн нүдэрээ 2 удаа буусан байх магадлал. За одоо бүгдээрээ 6 нүдэрээ 2 удаа буусан байх боломжуудыг нь хэлээд тооцоолъё. За эхний 2 шоо 6 нүдэрээ буугаад 3 дахь шоо 6 нүдэрээ буугааг байж болно. За эхний шоо 6 нүдэрээ буугаад 2 дахь шоо 6 нүдэрээ буугаагүй 3 дахь шоо 6 нүдэрээ буусан байж болно. Эхний шоо 6 нүдэрээ буугаагүй 2 дахь ба 3 дахь шоо 6 нүдэрээ буусан байж болно. За эдгээр үзэгдлүүдийн тус болгоных нь харгалзах магадлалуудыг нь олох юм бол за эхний үзэгдлийн магадлал нь эхний 2 шоо 6 нүдэрээ буусан байх магадлалууд нь харгалзан 6-ны 1, 3 дахь шоо 6 нүдэрээ буугааг байх нь 6-ны 5. За үүн дээр дараагийн магадлал эхний шоо 6 нүдэрээ буух нь 6-ны 1, 2 дахь шоо 6 нүдэрээ буугааг байх нь 6-ны 5, 3 дахь шоо 6 нүдэрээ буусан байх нь 6-ны 1. За үүн дээр эхний шоо 6 нүдэрээ буугааг байх магадлал 6-ны 5, 2 дахь шоо 6 нүдэрээ буусан байх нь 6-ны 1, 3 дахь шоо 6 нүдэрээ буусан байх нь 6-ны 1. За эдгээр магадлалуудыг нь үржүүлээд нэмэх юм бол бутархан хуваар 216-ны хуваартай хүртүр дээр 5 гэсэн хуваартай бутархай 3 удаа байгаа учраас 216-ны 5-ыг 3 удаа үржсэн буюу 216-ны 15. За энэ бол 3 шог зэрэг орхиход 2 удаад нь 6 нүдэрээ буусан байх магадлал нөгөө тэгүр x дискрет санамсаргүй хувьсгчийн 2 гэсэн утга авах магадлал нь 216-ны 15 болно. P от x тэнцүү 3. За энэ нь 3 шог зэрэг орхиход 3-уулаа 6 гэсэн нүдэрээ буусан байх магадлал мөн x дискрет санамсаргүй хувьсгчийн 3 гэсэн утга авах магадлал нь хэдвэ гэсэн үг. За ингээд 3 шог зэрэг орхиход 3-уулаа 6 нүдэрээ буусан байх магадлал нь эхний шоо 6 нүдэрээ буух нь 6-ны 1, 2 дахь шоо 6 нүдэрээ буух нь 6-ны 1, 3 дахь шоо 6 нүдэрээ буух нь 6-ны 1. Ингээд үржүүлэх юм бол 216-ны 1. За ингээд бүгдээрээ x дискрет санамсаргүй хувьсгчийн авч болох утгуудынх нь харгалзах магадлалуудыг нь тус болгонд нь оллоо. За ингээд бидний саяны олсон бодлогоо багш нь хүснэгтэнд оруулаад харуулад магадлалын дархалтын хүснэгтийг бүгдээрээ байгуулчлаа гэсэн үг. За тэгвэл одоо бидний бодлогон дээр математик дунджийг ол гэсэн байна. За тэгэхээр математик дундаж гэж юу вэ гэдгээ бүгдээрээ эргээд саная. За дэлгэцэнд давтамжийн хүснэгт өгөгдсөн байна. За энэ давтамжийн хүснэгтийг юу гэж ойлгохгүй гэхээр тэгийн тоо 40 удаа давтагдсан, 1-ийн тоо 30 удаа давтагдсан, 2-ийн тоо 20 удаа давтагдсан, 3-ийн тоо 10 удаа давтагдсан гэж ойлгоно. За бид нар 11 дугаар ангидаа давтамжийн хүснэгт өгөгдсөн байх үед математик дунджийг олж сурсан. За математик дунджийг дэлгэцэнд харагдах томьёогоор олдог. За томьёон дээр байгаа хуваарийн сумма f гэдэг бол хүснэгтэнд байгаа бүх давтамжуудын нийлбэр. За хүртүр дээр байгаа сумма x-ийг үржих нь f гэдэг бол x-ийн утгыг харгалзах магадлалуудаар нь үржүүлээд нэмсэн нийлбэр байна гэсэн үг. За ингээ бүгдээрээ томьёонд өгөгдлөө орлуулъя. За хуваарийн дор бүх давтамжуудын нийлбэрийг нэмэх юм бол 100 гарах юм байна. За хүртүр дээр x-ийн утгыг харгалзах давтамжаар нь үржүүлээд нэмэх юм бол тгийг үржих нь 40, нэмэх нь 1-ийг үржих нь 30, нэмэх нь 2-ыг үржих нь 20,
нэмэх нь 3-ыг үржих нь 10. За энэ өгөгдлийг багш нь бага зэргийн хувиргалт хийгээд хуваарийг нь ижлэгэн хуваартай батархаануудын нийлбэрт задлаа. За тэгвэл хэрхэн бичигдэх вэ гэхээр 100-ны тгийг үржих нь 40, нэмэх нь 100-ны 1-ийг үржих нь 30, нэмэх нь 100-ны 2-ыг үржих нь 20, нэмэх нь 100-ны 3-ыг үржих нь 10 гэд ижлэгэн хуваартай батархаануудын нийлбэр болгож задлаж. За үүнийхээ дараа багш нь хүртүр дээр байгаа тэг 1, 2, 3 гэсэн үржигдэхүүнүүдийг батархаан өмнө бүхэлдээ олгоод үржүүлье. За тэгвэл хэрхэн бичигдэх вэ гэхээр тгийг үржих нь 140, нэмэх нь 1-ийг үржих нь 130, нэмэх нь 2-ыг үржих нь 120, нэмэх нь 3-ыг үржих нь 110. За цааш нь бичих юм бол тгийг үржих нь 40-ыг 100 хуваагаад 0.4, нэмэх нь 1-ийг үржих нь 30-ыг 100 хуваагаад 0.3, за нэмэх нь 2-ыг үржих нь 20-ыг 100 хуваагаад 0.2, нэмэх нь 3-ыг үржих нь 10-ыг 100 хуваагаад 0.1. За тэгээ эдгээр тоонуудыг үржүүлээд нэмэхэл нэг бүхэл гарах юм байна. За энэ бол саяны өгөгдлийн математик дунд чинь нэг гарах нэ гэсэн үг. За сүүлийн бичиглэл дээр байгаа бүгдээр энэ 0.4, 0.3, 0.2, 0.1-ийг ахад эргээдсэн ажиглая. За тгийг үржих нь 100-ны 40 гэдэг бол нийт 100 туршилт хийхэд түүнд тгийн тоо 40 удаа давтагдсан байна гэсэн үг. За тэгэхээр бид нэр өмнөх слайдн дээр тухайн үзэгдлийн явагдах боломжийн тоог нийт үзэгдлийн тоонд харьцуулсан харьцаа бол тухайн үзэгдлийн явагдах магадлал гэж үзсэн. Тэгэхээр 100-ны 40 гэдэг бол 100 удаагийн туршилт хийхэд тгийн тоо 40 удаа давтагдана гэдэг бол тэг гэсэн тоо гарч ирэх магадлал нь 0.4 болно гэсэн үг. За яг үүнтэй адилханаар 100-ны 30 гэдэг бол 1-ийн тоо гэсэн тоо гарч ирэх магадлал нь 0.3, 2 гэсэн тоо гарч ирэх магадлал нь 0.2, 3 гэсэн тоо гарч ирэх магадлал нь 0.1. За ингээд бидний давтамжийн хүснэгт маань магадлалын тархалтын хүснэгт болоод байгуулагдчихлаа гэсэн үг. За эндээс математик дунджийг нь хэрхэн осныг дахиад сайжруулах юм бол тгийг 0.4 дээр 4-өөр үржүүлээд 1-ийг 0.3-аар үржүүлээд 2-ыг 0.2-аар үржүүлээд 3-ыг 0.1-ээр үржүүлээд нэмнэ гэдэг бол x-ийн утгыг харгалзах магадлалуудаар нь үржүүлээд нэмсэнтэй тэнцүү байна гэж хэлж болно гэсэн үг. За тэгэхээр эндээс x дискрет самсаргуу хэвсэгчийн магадлалыг хүснэгтээр өгсөн үед математик дунджийг нь олохдоо за математик дунджийг e от x гэж тэмдэглэх юм байна. За тэгвэл x-ийн утгыг харгалзах магадлалуудаар нь үржүүлээд нэмж олдог байна гэсэн дүгнэлтийг хийж болох юм байна. За тэгвэл энэ нийлбэрүүдийг нь багш нь нийлбэрийн тэмдэг ашиглаад бичих юм бол дэлгэцэнд харагдах байдлаар бичиж болох нэ гэсэн үг. Дискрет санамсаргүй хувьсгчийн боломжит утга бүрийг харгалзах магадлалаар нь үржүүлж нэмсэнийг уг санамсаргүй хувьсгчийн математик дунджиж гэх бөгөөд μ эсвэл e от x гэж тэмдэглэдэг юм байна. За тэгэхээр математик дунджийг хоёр үсгээр алгоритмж тэмдэглэж болно гэсэн үг. За математик дунджийг тэмдэглэж байгаа e от x гэдэг нь англиар expectation буюу хүлээлт найдлах гэсэн үг юм байна. За ингээд математик дунджийг болгохдоо x-ийн утга бүрийг харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмж олдог байх нэ. За ингээд бүгдээрээ өмнөх 4-р жишээ рүү эргээд оръё. За тэн дээр бүгдээрээ магадлалын дархалтын үснэгтийг нь бүгдээрээ байгуулсан байгаа. За энэ магадлалын дархалтын үснэгтийг ашиглаад математик дунджиж болно. За математик дунджийг олохдоо математик дунджийг μ эсвэл e от x алгоритмж тэмдэглэж болно. За томьёонд орлуулъя. X-ийн утгыг харгалзах магадлалуудаар нь үржүүлээд нэмэх юм байна.
За өгдлөө орлуулах юм бол тгийг үржих нь 216-ны 125, нэгийг үржих нь 216-ны 75, хоёрыг үржих нь 16-ны 216-ны 15, гурыг үржих нь 216-ны 1. За эдгээр бутрахаанууд нь бүгд ижлэхэн хортой учраас хуваарийг хэвээр нь бичээд хүртрүүдийг нэмэх юм бол 216-ны 108 буюу хураагдаад 2-ны 1. Ингээд бидний өгөгдсөн магадлалын тархалтаар өгөгдсөн x дискрет санамсаргүй хувьсгчийн математик дундч нь 2-ны 1 гарсан байна гэсэн. Жишээ 5. За шооны 6 талс дээр 1 1 1 2 3 4 гэсэн тоог тэмдэглэсэн. Шоог ороход буух тоогоороо талаа хийсэн квадратын талбайг А гэе. Жишээлбэл шоог ороход 3 гэсэн тоо болвол А-гийн утга нь 9 болно. Аад нь А дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалын тархалтыг хүснэгтэр харуул математик дундч болон дисперсийг олох гэсэн бодлого байна. За бүгдээрээ бодлого бодъё. За шооны 6 талс дээр 1 1 1 2 3 4 гэсэн тоонууд байгаа. За бидний бодлогон дээр А-г дискрет санамсаргүй хувьсгч гэж хэлсэн. За тэгэхээр бидний бодлогон дээр А-гийн утга бол хэрвээ шоо 1 оноотой талаараа буух юм бол А-гийн утга 1, 2 оноотой талаараа буух юм бол А-гийн утга 4 болно гэж ойлгоно гэсэн үг. За ингээ бүгдээрээ 1 оноотой талаараа буух магадлалыг нь олъё. За 1 оноотой талаараа буух магадлалыг нь π от А тэнцүү 1 гिचх юм бол нийт 6 тоо байгаа. Түүн дээр 1-ийн тоо 3 удаа байгаа учраас 6-ны 3 буюу 2-ны 1 болно. За дэлгэцэнд яагаад А тэнцүү 1-ийн квадрат гэж бичсэн бэ гэхээр бидний бодлогон дээр А-гийн утга бол тухайн оноотой талаараа талаа хийсэн квадратын талбай гэж өгсөн учраас А-гийн утга бол нэг талаараа буух юм бол квадрат зэрэг төвшүүлээд утгыг авна гэсэн үг. За яг үүнтэй адилхан 2 3 4 оноотой талаараа буух магадлалыг нь олъё. За 2 оноотой талаараа буух магадлал нь π от А тэнцүү 6-ны 1. За А-гийн авч болох утга нь болохоор тухайн оноотой талаараа хийсэн квадратын талбай гэсэн учраас 2-ын квадрат бол. За одоо 3 оноотой талаараа буух магадлал 6-ны 1. 4 гэсэн оноотой талаараа буух магадлал бас 6-ны 1. А гэхдээ А дискрет санамсаргүй хувьсгч авч болох утга нь 3 оноотой талаараа буусан бол 9 болно. 4 оноотой талаараа буусан бол 16 болно гэдгийг бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй. За ингээд бүгдээрээ марах юм бол за ингэж дэлгэцэнд харагдах байдлаар байгуулагддаг. За одоо бүгдээрээ бодлогынхаа нөхцөл ёсоор математик дундчиг болно. За математик дунджийнхаа томьёонд орлуулах юм бол 1-ийг үржих нь 2-ны 1, нэмэх нь 4-ийг үржих нь 6-ны 1, нэмэх нь 9-ийг үржих нь 6-ны 1, нэмэх нь 16-г үржих нь 6-ны 1. За эдгээр бутрахыг нэмэхдээ эхний бутрахаа 2-ны 1 хуваарьтайгаа учраас бүгдээрээ 3-аар гүйцээх үржигдэх болгож өгöd бүх бутрахаа 6 хуваарьтай болно. За ингээд хүртрүүдийг нэмэх юм бол 6-ны 32 болоод ойролцоогоор 533. Ингээд бидний өгөгдсөн өгөгдлийн математик дунд чинь 533 гарсан байна. За бидний бодлогон дээр дисперсийг олох гэсэн. За бид нар 11 дугаар ангидаа өгөгдлийн дисперс буюу дунджаас хазаах хазаалтын квадратын дунджийг дэлгэцэнд харагдах 2 томьёогоор олж болдог болохыг бид нар 11 дугаар ангидаа үзсэн. За та бүхэн 2 томьёогоо дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За дэлгэцэнд байгаа 2 томьёоны сүүлийн томьёог нь багш нь авч яваад нэг баг зэргийн хувиргалт хий. За ямар хувиргалт хийх вэ гэхээр хөвтөл дээр байгаа сумма x квадратыг бутрахын өмнө бүхэл тоолгоод үржүүлж. За тэгэх юм бол сумма x квадратыг үржих нь эпик хуваах нь суммад хасах нь математик дунджийн квадрат. За дэлгэцэнд харагдаж байгаа эпик хуваах нь сумма f гэдэг бол бидний өмнөх бодлогон дээр 100 туршилт хийхэд түүнд тгийн тоо 40 удаа давтагдахад тэр нь тухайн үзэгдэл явагдах магадлал болж байна. За тэгвэл эпик хуваах нь сумма f гэдэг бол тухайн үзэгдэл явагдах магадлал болох юм байна. Тэгэхээр эпик хуваах нь сумма f-ийн оронд магадлалаар нь орлуулад бичих юм бол сумма x квадратыг үржих нь p буюу магадлал. За эдгэрийг нэмээд түүнээсээ математик дунджийн квадратыг хасаж болох юм байна. За эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр магадлалын тархалтын хүснэгтэр өгсөн үед
дисперсийг олохдоо X-ийн утгыг квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалуудаар нь үржүүлээд нэмсэн нийлбэрээс математик дунджийн квадратыг хасаж олдог байх нэ. X санамсаргүй хувьсгчийн дисперсийг сигма квадрат эсвэл var от x гэж тэмдэглэнэ. За гэхдээ бид нар голцоо var от x-ээр нь тэмдэглэж байна. За дэлгэцэнд харагдаж байгаа томьёоны аливаар нь ч дисперсийг олж болно. За сүүлийнх нь томьёо бол сая бид бүгдийн гаргасан томьёо байна. За санамсаргүй хувьсгчийн стандарт хазайлтыг сигма гэж тэмдэглэх ба дисперсийн квадрат язгууртай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл дисперсээс квадрат язгуур гаргасан хэмжигдэхүүнийг уг санамсаргүй хувьсгчийн стандарт хазайлт гэж хэлж болно гэсэн үг. За ингээд бүгдээрээ өмнөх 5 дугаар жишээ бодлогынхоо хувьд дисперсийг олъё. За бүгдээрээ математик дунджийг нь 533 гэдээ олцсон. За одоо дисперсийг нь олъё. За дисперсийг var от x гэж тэмдэглэнэ. За x-ийн эхний хувьсгчийг квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалаар нь үржүүлсэн дээр 2 дахь утгыг квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалаар нь үржүүлнэ. 3 дахь хэмжигдэхүүнийг квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалаар нь үржүүлнэ. 4 дахь утгыг квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалаар нь үржүүлснээс математик дунджийн квадратыг хасна. За өгдөл орлуулъя. 1-ийн квадратыг үржих нь 2-ны 1, нэмэх нь 4-ийн квадратыг үржих нь 6-ны 1, нэмэх нь 9-ийн квадратыг үржих нь 6-ны 1, нэмэх нь 16-гийн квадратыг үржих нь 6-ны 1. За үүнээсээ математик дунджийн квадрат буюу 6-ны 32-ыг квадрат зэрэг дэвшүүлээд хасна. За эхний бутархаануудаа нэмэх юм бол хамгийн эхний бутархаа 2-ны 1 2-тойгоо учраас түүн дээр 3-аар гүйцэх хурцтгон болгож өгöd. За бутархаануудыг нэмэх юм бол 6-ны 356 болох юм байна. За түүнээсээ математик дунджийн квадрат буюу 36-ны 1024-ийг хасгана. За эхний бутархаа 6 хуваарьтай учраас багш нь 6-гаар гүйцэх хурцтгон болгож өгöd. Хасах юм бол 36-ны 1112 гарах юм байна. За энэ нь ойролцоогоор 30.9. За ингээд бидний өгөгдсөн өгөгдлийн дисперс нь ойролцоогоор 30.9 гарсан байна гэсэн үг. За энэ олсон дисперсээс квадрат язгуур гаргая. Тэгэхээр 30.9-өөс язгуур гаргана гэсэн. За ингээд гаргах юм нь ойролцоогоор 5.6 гарах юм байна. За энэ бол бидний өгөгдсөн x санамсаргүй хувьсгчийн стандарт хазайлт гэдэг хэмжигдэхүүн нь гарсан байх нэ. За өнөөдрийн хичээлийг эцэст нь дүгнэх юм бол дискрет санамсаргүй хувьсгчийн хувьд магадлалын тархалтын хүснэгтийг байгуулах юм байна. За түүнээсээ математик дундаж дисперс стандарт хазайлт гэсэн хэмжигдэхүүнүүдийг олж болдог байх нэ. За дэлгэцэнд харагдаж байгаа томьёонуудаа дэвтэртээ тод өнгөөр тэмдэглэж аваарай. За гэрийн даалгаварт 12 дугаар ангийн сурах бичиг хуудас 178 дасгал 18-аас 22-ыг бие даан гүйцэтгэрэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Сурах их үйлсэд нь амжилт хүсье.